our main investment wise is Сайн байцгааны хүнд үзэгчтэй. Тэрийн дефакто нэвтрүүлгийн зочноор бид хүчтэй болж чадах уу? Үзэл бодлын хөв чадалтай байж чадах уу? Энийг судалснаар ойлгосноо. welcome to Mongolia. Здравствуйте. Зүрхийг ингээд зогсоогоо тэрийг задлаа тэрэн дээр ажилладаг хүн бодвол хүний амьдралын үнцнийг өөрөөр хардаг байх л да. Та юу гэж бодож байна тухай? Нэгдүгээр Монгол улсын тэтгэврийн сан хаа байна? Энэ улсын төр засаг нь өөрийнхөө төрийн имчилгээний системд итгэхгүй юм бол яаж энэ хүмүүсийн ажлыг хийх юм бэ? Тийм учраас манай иргэдийн хяналтыг хийх ёстой байж таа. Яруу найр бичдэг. Тэр дотроо та ганцаар тохыг бичсэн байна. Тэр ямар учиртай? Та ганцаар байна. Энийг ингээд за яг хийе гэсэн юм механизм байна уу? Байхгүй таны хийлгэж чадахгүй юу? Хөгжил дэвшлийн гол асуудлаар дэлхийн болон Монголын нөлөө бүхий хүмүүстэй таныг уулзуулна. Үндэсний дэлгэцээр жаргал сайхан дефакто. Сайн байцгаана хүнд үзэгчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Ангар оролцож байна. Сайн байна уу та? За баярлалаа. Монгол улсын хөрөнгийн биржийн их чухал цаг үед хариуцлагатай үед та үүрэг гүйцэтгэгчээр мөртлөө хариуцаж нэлээд ямар хугацаа өнгөрч байгаа вэ? За бараг 10 сар болчихлоо. 10 сар. За энэ хугацаанд нөгөө уул уурхайгаар жигүүрсэн гэх юм уу эдийн засаг чинь ингээд буцаж сулраад өнөөдөр Монгол улс ахаад л хөрөнгийнхаа зах зээлийг хөгжүүлье. Мөнгөний зах зээл хангалттай биш байна гэдэг яриа өрнөж байгаа. Тэгээ энэ агуулгаар нэг хэдин таныг одоо саяхан эдийн засгийн форум боллоо. Тэрэн дээр та бас оролцсон. Энэ утгаараа ярилцах гэж таныг урьсан юм аа. За баярлалаа. За та өнөөдөр Монголын хөрөнгийн биржийг ерөнхийдөө ямар түвшинд байна? Хэдэн хүнтэй ажиллаж байна? Манай зах зээлийн нийт хэмжээ манай market capitalization хэд байна? Авж исэн үетэйгээ харьцуулмаар байна. Мөн өдөрт хийгдэж байгаа худалдаа гэх мэтэр юм товч танилцуулга хийж өгөөч. Тэгээ. Өнгөрсөн оны 5 дугаар сард засгийн газраас одоо шийдвэр гараад Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэгчээр сангийн аймаг томилсон юм билээ. За тэр нь одоо яагаад сүүлийн 24 жилийн хугацаанд төрийн эмчийн хороонд байсан хөрөнгийн биржийг одоо яаралтай сангийн яам руу шилжүүлэх болов гэдгээс бас асуудал өрнөж байгаа. За тухайн үедээ бол яг тухайн үеийн одоо сайдрын үгнээс болоход бол ерөөсөө сангийн яам руу шилжүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Тэрний үхээр системийн эрсдэл орсон байсан хөрөнгийн бирж маань. Яг төрийн эмчийн хороон дээр одоо тэндээ байх юм бол удирдлага зохицуултанд тэндээ хадгалагдаж явах юм бол ер нь одоо ойрын хугацаанд дампуурхан тодорхой. Тийм учраас бас засгийн газраас шийдвэр гаргаад за ямар ч сан сангийн яамд нэг өгөөд үзье. Одоо дампуурхаас өмнө ингээд 5 сард шилжсэн. За ингээд хууч эзэмшигч нь яг хэн байсан баланс дээр төрийн эмчийн хороо. Ер нь цаашдаа бүгдээр төрөлтөө. Тэгэхээр төрийг төлөөлж төрийн эмчийн хороо байсныг нь одоо сангийн яамд өнгөрсөн оны 5 сар шилжүүлсэн байгаа. За ингээд шинэ хувьцаа эзэмшигч сангийн яам сангийн сайд томилогдоод одоо компанийнхаа хуулийн дагуу төлөөлөл удирдах зөвлөлөө байгуулад төлөөлөл туузын дарга гишүүдэд томилоод ингээд гүйцэтгэх удирдлагыг томилсон. За ингээд 6 сарын 23-ны 2014 оны 6 сарын 23-ны өдөр одоо ингээд энэ хөрөнгийн биржийн ажлыг хүлээж авсан юм аа. За яг ажлаа хүлээж авахд бол сангийн яамнаас над хэлсэн. За амаргүй газар очиж байгаа шүү. Өөрт чи маш их тийм ихтгэл найдвар хүлээл гэж одоо даалгавар одоо тусгай даалгавраар өөрөө чи очуулж байгаа. Одоо маш сайн ажиллах ёстой. Байдлыг эргүүлэх ёстой гэсэн тийм даалгавар өгсөн. За ингээ очиод ажилтайгаа танилцсан. Ерөөсөө болж байгаа зүйл ер нь тийм хомс байсан. За нөгөө сүүлийн 3 жил маш их хэрэгцсэн тийм ээ. Лондонгийн хөрөнгийн биржтэй ингээд 14 сая долларын гэрээ байгуулад нөгөө MIT гэдэг үнэтэй програм авсан. Ингээл бас нэг сүүлийн 3-4 жил бас нэг заримт л нэг магтаж ярьдаг, зарим нь хэрүүл болгож ярьдаг. Гэтэл энэ програмын хүртэл бас яг бүрэн түүнийг ажилуулж эхлэегүй, алдаа мадгаа засаагүй ийм байдалтай. За дээр нь арилжааны хэмжээ бол ерөнхийдөө маш одоо Монгол улсын хөрөнгийн бирж гэж авч үзэхэд бол маш хангалтгүй. За би ингээд ажил авсны дараагийн одоо арилжааны өдөр за ер нь хөрөнгийн бирж ямар арилжаа хийд ингээд аваад үзэхэд 6 сая төгрөгийн арилжаа хийж байгаа. Буюу $3,000 тэг өдөрт $3,000
одоо арилжаа идэг хөрөнгөний биржгээд явж байсан. За ингээд дээр нь одоо нөгөө брокеруудтайгаа дээр нь үнцаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвтэйгөө ингээд маш том одоо бараг системийн хагаралд орсон байсан. Одоо нэг сүүлийн 3 жил одоо ингээд хэрэлдсэн, буруу шаасан, үл ойлголцсон ийм байдалтай ийм байгууллага хүлээж авсан. За тэгээд яг ажлаа хүлээж авахд бол за яагаад ийм байдалд орчих вэ гэдэг юм уу? Яг эзэн холбогдсон энэ үүнийг бол үнэхээр сонирхоогүй. Харин яаж одоо энэ хүү байгууллагын одоо хяналтыг гартаа авах уу? Одоо яаж тэр дампуурах эрсдлээс нь хамгаалах гэдэг чиглэлээр л ажилласан. За ингээд эхний одоо ажиллагаа бол тэр MIT програм хангамжийн засах асуудал байна. За сүүлийн 3 жил ингээд яваад ирсэн програм байна. Намайг ажиллаа авахд буюу 2014 онд бүрэн одоо ажиллаагүй. Зарим одоо функцүүд нь бүрэн биш. Түүнийг одоо алдаа гарсан юм байдалтай байсан. За яг ажиллаа авсан даруйда Лондонгийн хөрөнгөний биржтэй холбогдсон. За яг бас нөгөө энэ ажлыг авахаас өмнө Лондон дэх Монгол Улс элчин сайдын явц байсан учраас бас тодорхой одоо холбоотой байсан. За түүнийг ашиглаад шууд утсаар ирсэн. За энэ бол байж болохгүй. Бид 14 сая доллараар төлсөн. Одоо мөнгө төлсөн юм уу бид нар? Төлсөн. Нөгөө зээл аваад банкудаас зээл аваад төлсөн. Ингээд эдийн засгт хүлээлт маш өндөр байсан. Лондонгийн хөрөнгөний бирж Монголд орж ирлээ. Гэтэл одоо бид нар ийм програм өнөөдрийн хүртэл ийм програмтай явж байна. Тэр нь хүртэл ажилдгүй. Энийг 2 сарын дотор засчих гэдэг шаардлагыг тавьсан. За ингээд бас тэр Лондонгийнхан бол маш үнэтэй ажилдаг мэд. За нэг зөвлөх хэрэглэхэд өдрийн 2-3 мянган доллар. Түүнийг нь үнэгүй хийж өгдөг шаардлага тавьсан. Энэ одоо бүх програмынхаа одоо зас болохгүй байгаа асуудлаа 2 сарын дотор бидэнд үнэгүй засч өгөө гэдэг. За тэгээд ажил авсангийнхаа маргааш Лондонгийн хөрөнгөний биржтэй холбогдоод 4 хоногийн дараа Лондонгоос одоо ихний зөвлөх нь ирсэн Монголд. За ерөөсө ганц зорилго нь юу гэхээр энэ програм хангамжаа бүрэн ашиглалтанд оруулах. За ингээ 2 сарын одоо хугацаанд маш тийм наривчилсан төлөвлөгөө гаргаад бүх алдаа мадгаа засна гэдэг одоо төлөвлөгөө гаргаа ажилласан. За үүний хүрээнд бас ингээд програм дээр сүүлийн 3 жилийн хугацаанд бас ингээд аргын учрыг олоогүй алдаагаа засаагүй юм бүх асуудлыг зассан. Ингээд бид одоо ямар том зарчмын алдаа байсан? Үгүй одоо яг програм гэхэд бас зарим нь очил алдаа ихээс илүү бас манай талын юмнууд байгаад байна. Түүнийг нөгөө програм гэдэг маань ерөнхийдөө яг бүх одоо юу гэдэм дээ жишээл MIT гэдэг програм тийм ээ. За өнөөдрийн байдлаар нэг 20-25 улсад ашиглагддаг юм шиг байна. Гэхдээ яг тухайн улс болгоны жишээлбэл нэг бүрчлэг одоо тийм шаардлагыг бол хангана гэж байхгүй. Зарим нь орлуулад, зарим нь одоо өөр юмар тэр угаас байдаг л процесс. Гэтэл манайхнаас бас түүнийг ойлгоогүйгээр бас ингээд програмаа одоо үнэлэхгүйгээр муулаа явцсан. За зарим хэсэгтэр үнэхээр тэр одоо тохиргоо нь яг Монгол тохирог ийм асуудал байсан. За харин тэр Лондонгоос 4 удаагийн байдаг хаа. 4 удаагийн одоо айлчлалаар зөвлөхүүд ирээд Монголд 2 сар ажиллаад энэ бүх одоо ялангуяа тэр засгийн газрын үндэс цаасны бондны арилжаатай холбоотой бүх одоо тохиргоонуудыг одоо шинчилж энэ програмыг ажиллагаанд оруулсан. Ингээд тэр бас үүний хүрээнд тэр нөгөө сүүлд 11-р сард засгийн газрын үндэс цаас буцаж одоо хөрөнгөний биржээр арилжаалахт боломж нэгдсэн байгаа. Тэгэхгүй энэ програмын асуудал нь жишээлбэл хүн жижиг асуудал гэж харж болно тийм ээ. Гэтэл энэ програмын асуудал нь нөгөө хөрөнгөний биржийн бас хөгжлийг хэдэн жил нь хойш нь татцсан байгаа. Учир нь юу гэхээр нөгөө програмаасаа болоод жишээл засгийн газрын үндэс цаасыг бид нар арилжаж чадахгүй гэдэг шийдвэрийг хөрөнгөний бирж гаргацсан байсан. Би одоо бол би ингээд нөгөө засгийн газрын үндэс цаасыг оруулж ирэх гэж өөрөө зүтгээд байна шүү дээ. Сангийн яам дээр очиод баахан сайд дарганаас тайлбарлалт. Хоёроо тэр засгийн газрын үндэс цаас орох ярихаас өмнө хувьцааны тухай их ярмаар байна. Энэ тусдаа асуудал. Тэгээ та сангийн яамны хүний хувь тэгж оруулж ирж байгаа хойд энийг тусдаа. За тийм. За өнөөдөр Монгол улсын хөрөнгөний бирж тэр Лондонгоос дэлхийд алдартай хөрөнгөний биржийн програмыг оруулж ирчээд Монголынхоо нөхцөлд сайн жигдрүүлж чадаагүй учраас алдаа гарсан үнэтэй байсан тэрийг зассан гэж байгаа. Та хөрөнгөний биржээр хэдэн хүн ажилдээ одоо? Одоогор бол батлагдсан төсөв 45 хүнтэй ажиллаж байгаа. Үед л ингэж яриад ирсэн. Тэр брокерууд энэ програмгүйгээр одоо тэр худалдаанд худалдааны хугацааг өөрчлөх, төрүүлж мэдээлэл авах, дараа нь нөгөө яг гүйлгээ хийтэл тодорхой хугацаа алдаж инсайдер буюу нууц худалдаа юу 8 хийгдчих энэ боломжууд гарсан гэж. Ер нь бол тийм байсан гэсэн учраас Монгол улсын тэр нөгөө дээр үеийн хувьцаанууд ч маш хурдан олон хүн төвлөрсөн шүү дээ. Тэгэхээр
та түрүү бас өөрөө ярьсан ийм хоорондоо хагарцсан байсан. Одоо хүмүүс талууд 3 хагарцсан байсан. Нэг шалтгаан байгаа шүү дээ. Яагаад хагарцсан байсан тэгээд? Одоо яагаад гэдгийг нь би бас түрүүн хэлсэн. Тэрийг судлахыг өөрчилсөн үстэй. Өөрчилсөн үү тэгээд? Өөрчилсөн. Одоо бол бид бас ингээд ямар юу өөрчилсөн тэгээд? Харилцаа ойлголцоо сайжруулсан. Одоо миний гол тайлбарласан зүйл бол энэ програмаас болж бид жишээлбэл хоорондоо муудалцаж болохгүй. Энэ бол бидний муудалцах одоо асуудал бол нэг асуудал. Харин үүнээс чинь болж зах зээл чинь байхгүй боллоо. Одоо айлаар дэлгүүрээр чи авч үзэх юм бол тийм ээ. Гоё одоо гэрэлтэй цонхон цэвэрхэн урдаа паркингтай ийм дэлгүүрт бол хүн ордог. Гэтэл одоо юу гэдэг нь дотор нь баахан хүмүүс хэрэлдсэн, зодтолцсон ийм дэлгүүрт хүн хажуугаар нь өнгөрөөл явна. Яг л тийм байдал сүүлийн 3 жил болчиход байгаа. Одоо үнд цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгалах хэмжээний төвгээд байж. Дээр нь хөрөнгийн бирж, за дээр нэг арилжаа эрхлэгчдийн холбоо гэдэг байгаа. За түүнийхэн доотх нэг брокер дилерийн компаниуд гэдэг. Ерөнхийдөө ийм дөрвөн бүтц хоорондоо одоо 3 жилийн хугацаанд л ерөнхийдөө тийм одоо баг дайн гэж хэлэх үст тийм юу явсан байгаа юм л та. Нэг ийм яриа гарч ирсэн тэгэхэд нөгөө гүйлгээ хийхин тулд нэлээд тодорхой хэмжээний дүрмийн самтай нэлээд хариуцлага хүлээх хүйцээр байна. Байгаа нь тэр компаниуд нь болохоор үгүй бид нар хуучин шигээ явна гэсэн яриа. Тэр аль зэрэг ортой юм? Ортой. Яг хөө энэ програмаар бас орж ирсэн шинэ зохицуулт нөгөө тип дээр нэмэх нь 3 төлбөр тооцооны горим байгаа. Энэ горимыг гүйцэтгэхийн тулд нөгөө барьцаа хөрөнгөд бас нэг 10 сая төгрөг брокерудаас шаарддаг. Гэтэл брокерууд маань бас эдийн засгийн хүнд нөхцөл тэр мөнгө нь байдаг. Үүнээсээ болоод хүний тэр олон сая тэр бөмбөшхүү төгрөгийн эрхтэй тэрийг зарцуулан захин зарцуулах эрхтэй хүмүүс наад зах нь 10 сая төгрөгийн хариуцлага хүлээдэггүй гэж болох юм уу? Тий, зөв. Харин энэ асуудлаа харилцан яриагүйгээс болоод хөрөнгийн биржийн тэр шаардлага тавьсан 10 сая төгрөгөөр байршуул гэдэг брокерууд нь болохоор тийм байхгүй. Нөгөө хөрөнгийн биржээ буруутгаад тэр нь уг нь ингээд жижиг асуудлыг тухайн үед нь харилцаа ойлголцоод яриад тохирсон бол асуудал үүсэхгүй байтал 3 жил тэрэн дээр тэр жижиг асуудлыг хөөсрөө одоо бүхэл брокеруудаа ярьсан. Энэ бол хэдэн сая болсон тэгээд? Одоо бол тэр юуг нь буцаагаад өгсөн байгаа бүх брокеруудаа. Эрхийн 10 сая төгрөгийг нь 10 сая төгрөг одоо бол хийцэн. Тий. Тэгэхээр тэд нар 10 сая төгрөгийн наад захын equity буюу өөрийн хөрөнгөтэй байж байгаа юм уу? Эсвэл барьцаасан хөрөнгөтэй байж байгаад үйл ажиллагаа явуулж байгаа. За хэдин брокерийн бүс байд? Одоогоор Монголын хөрөнгөний бирж 62 бүртгэлтэй 62 үнд цаасны компани. За хуучнаар брокерийн бүс. Одоо шинэ хуулийнхаа хэлээр үнд цаасны компани гэдэг. За дилер гэж юу? Дотроо брокерийн болон дилерийн эрхтэй гэж. За дээр нь бас андеррайтерийн эрхтэй ч гэж байгаа. Тэр 62-ын зөвлөхийн тий. Тэгэхээр Монголд андеррайтер буюу одоо тэр нөгөө аль нэг компани хувьцааг та бүхэндээ гаргуулах бүх ажлыг хийдэг барьдаг тий хариуцдаг тэр компаниуд энэ хоёрыг бас яг энэ эрхтэйгээ байх уу? Тий. Зөвлөгөө өгдөг эрхтэй. Тэр нь нөгөө компани болгоно тусдаа дөрвөн тусдаа эрх байгаа. За одоо брокерийн, дилерийн, хөрөнгө оруулалтын зөвлөхийн андеррайтер ингээд тус болгоно 62 юм уу? Нийт үнд цаасны компанийн тоо 62. 62 дотроо энэ дөрвөн тусгай эрхтэй тий. Тэгээ нэг компанид дөрвөлээч байж болох. Дөрвөлээч байж болно, заримд нь хоёр нь байгаа. За ингээд та нэг бүгдээр ингээд яриад систем ажиллаж ихсэн. Одоо зүгээр үү? Одоо зүгээр. Одоо ямар ч сараас зүгээр бас. За ерөнхийдөө 11 сараас 10 сараас одоо бүх тестээ эцлээд за дахиж одоо засгийн газрын үнд цаас явах боломжтой юм байна. Буюу одоо шинэ бүтээгдэхүүн Монголын хөрөнгөний бирж. За хоёул үнд цаасаа ярина. Дараа нь ярина. Би хувьцааг ярих гэдэг. Таныг ажил авахад хэдэн бүртгэгдсэн компани буюу нөө listed гэж ярьдаг компани байсан? Яг тэр тоо хэврэл байгаа л да 240 орчим. Ер нь бол Монгол 400-аад listed компани байсан тийм ээ. Анх бол 475 бүртгэгдсэн юм байна. Тэрийг бүртгэлээс хэн хассан? Хаанхын тушаалаар. Яг санхүүгийн зохицуулахаар хасдаг л да. Анх бүртгэх нь санхүүгийн зохицуулах. За харин наадах шалгахгүй та хасдаг уу? Санхүүгийн зохицохороо хасдаг. Танайх бол энэ худалдаа наймаад 4 журмаараа хийгддэг дид үтс шүү дээ. Тэрний машин нөгөө Лондонгоос авчраад болохгүй байсан жигдэрүүлээд одоо ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр хөрөнгөний биржийн market capitalization зах зээлийн нийт хэмжээ хэд вэ? За хамгийн сүүлийн байдлаар 1.3 их 80 төгрөг байна. За тий. За яг бас 2-3 хувьцаат компани бас нөгөө бүтгэлээс хасагдсан. Жишээл Улаанбаатар зочд буудал бас нэлээд томоохон хувьцаат компани байсан. Ингээд нэг зах зээлийн үнэлгээ маань яг 2 үгээр буурж байгаа юм л да. Нэгт нь болохоор жишээл яг үнэхээр хувьцааных нь үн буурвал ингээд зах зээлийн үнэлгээ буурна. Гэтэл нөгөө бүр хувьцаа нь өөрөө хувьцаа тэр чигтээ гараа явуулахаар ингээд огцон бууралт болчиход байгаа юм л да. 1.3 их 80 1 сая доллараас байгуулж. За нэг 800 сая доллар гэсэн үг тий. За тэгэхээр за Монгол улсын мөнгөний зах зээлийн нийт хэмжээг
банкныхаа үндсэн хөрөнгөөр тооцоод ирэхээр нэг дотоодын нийт бүтээгдэхүүний тэнцвэршихгүй юм уу тийм үү манайх. Тэгэхээр энэтэй адилхан байж болох. Эсвэл энэс өндөр байж болох. Market capitalization буюу манай ганцхан хөрөнгөний бирж байгаа шүү дээ. Энэ дээр байгаа бүх юм чинь нийлээд дөнгөж сая хүрэхгүй гэдгийг энэ бол одоо манайд ямар их өсөх шаардлагатай байгааг харуулж байна тийм үү? Тэглүү яах вэ? За тэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Таны зүгээс. За би ойлгож байна гэхдээ дид бүтц хариуцж байгаа гэдгийг. За тэгэхээр одоо бол бид нөгөө брокеруудтайгаа ярьсан гол одоо зарчим бол за дахид цөмөрө хэрүүлэхэ болио. Энэ асуудлаа хойш нь тавья. Одоо намайг ажил авсны дараа хүртэл бас хэд хэдэн брокерууд маань нийлээд хэвлэлийн байгуурал хийлэгдэг, хөрөнгөний биржийнхаа эсрэг мэрдэг энэ байдалтай байсан. Одоо бол ерөөсөө буруу зүрх асуудал байж болно. Түүнийг ихлэ дотроо ярилцаад үнэхээр буруу бол бас шүүхтдэг юм санхүүгийн зохицуулах хороонд өгдөг юм. Энэ яг ажил хэрэгч юугаар бол явцгаая. Харин тэгж нэг нэгнээсээ уралдаж зах зээл рүү буруу ташаа мэдээлэл явуулдаг. Энийгээ болиё гэд. За энэ бол одоо эхний гол хөрсөн үр дүн байгаа. За дараагийн одоо таны хэлдгээр энэ хөрөнгөний зах зээлээ одоо харин нэгэнт одоо зах зээлээс програм хангамж нь одоо асуудалгүй боллоо. Брокер дилерүүдийн дайн гэдэг юм тэмцэл гэдэг юм энэ бол байхгүй боллоо. Одоо нөгөө сэргийх боломж нь нээгдэж байгаа. За энэ дээр сэргээхийн тулд одоо юу хийх ёстой вэ гэхээр нэгдүгээр энэ зах зээлийнхаа нэр хүндийг сайжруулах ёстой. Итгэлцэл. Сая бас эдийн засгийн формын гол одоо санаа бол итгэлцлийг нэмэгдүүлэх байлаа шүү дээ. Одоо эдийн засгт бол итгэлцэл чухал тийм ээ. Гэхдээ санхүүгийн зах зээл, хөрөнгөний зах зээл одоо энэ бүр их чухал нөлөөтэй байдаг итгэлцэл. Гэтэл одоо өнөөдрийн байдлаар хөрөнгөний биржийн итгэлцэл ямар хэмжээнд байгааг хүн болго ерөөхдөө мэдчихэж байгаа. Монголын хөрөнгөний бирж гэхээр ерөөхдөө нэг 3 хүүхдэд онгойч гэж заримдаа ярьдаг. Нэг төвц, бууз хуушрын гуанцтай зөөрлж ярьдаг тийм ээ. Гэтэл итгэлцэл тэгэхээр одоо маш муу байгаад байна. Тэгэхээр одоо бидний дараагийн зорилт бол энэ хөрөнгөний биржийнхаа нэр хүндийг сайжруулъя. Ямар ч бас нэг Монголын хөрөнгөний бирж гэдэг нэг хүнд хэлэхэд хүн нэг одоо огшдог нэг харин тэрийг л бид хийх ёстой. Яаж вэ гэхээр нэгдүгээр арилжааныхаа дүнг сайжруулах ёстой. Өдөртөө нэг 20 сая төгрөгийн арилжаа хийдэг биш. Одоо нэг өдөртөө нэг 5 тэрбум төгрөгийн арилжаа хийдэг болох ёстой дунд хугацаанд. Тийм нодон 10 сарын өмнө 6 сая орчим төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол одоо 20 орчим сая юм ба шүү дээ. Одоо 1.8 тэрбум өдөртөө. Нөгөө засгийн газар үнцаастайг нийлээд. Үнцаасаас тусдаа. Хувьцаа хийдэг. За хувьцаа за нэг 30 орчим сая төгрөг байгаа. За. Тэгэхээр 6 байснаа 30 болсон гэж. Тэгэхээр бид хоёулаа энэ жоохон засварсны дараа юугаа ярина. Юу за ингэж явж байна. Нөгөө нэг Т3 гэдэг систем нөгөө төлбөр чинь ороод ямар хугацаанд гэж байгаа вэ? Тэр чинь дараагийнхаа байршуулад аль нэг банкн дээр. Тий. Одоо би аль нэг компани хувьцаа авъя гэхэд одоо нэг аль нэг компани хувьцаа авъя гэхэд нэг дансан дээр байршуулад миний брокер нөгөөдхий чинь авсныхаа дараа авдаг тийм энэ систем зүгээр ажиллаж байгаа юу? Энэ бас буруу ажилласан сая зассан санхүүгийн зохицуулах хороотой ярилцж байгаа. Нөгөө анханасаа манайхан өөрсдөө сайн ойлгоогүй, Лондонгийнхан сайн ойлгоогүй. За ямар ч байсан Т нэмэх 3 гэдэг имийг оруулаад ирсэн Монголд. Гэтэл тэр нь нөгөө зах зээл дээр эерэг үр дүн авчрах биш бүр зах зээлээ боомлцсон байсан байхгүй сая. Сүүлийн 3 жил хугацаанд. Нөгөө зөв систем нь буруудаа биш харин зөв системийг буруу хэрэгжүүлсэн. Монголын нөхцөлд одоо тохирохгүй байдлаар хэрэгжүүлсэн. Үүнээсээ болоод. За үүнийг тайлбарлая. Тэд нэмэх одоо 3 гэдэг нь одоо төлбөр арилжаа хийхснээс хойш 3 хоногийн дотор одоо нэг нь мөнгө төлдөг нөгөө төр хувьцаагаа шилжүүлдэг. Тийм. Trade plus тэг 3 гэж байгаа. За. Гэтэл нөгөө Монголын нөхцөлд брокеруудын нэр хүнд муу. Нэгдүгээр одоо төлбөрийн чадвах нь баталгаагүй. Ийм учраас санхүүгийн зохицуулах хорооноос бас ер нь бас зах зээл дээр санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг бас буруу гэж үзэж болохгүй. За хэдийгээр төлбөр тооцоо 3 хоногийн дараа хийгдэх ч гэсэн та нар эхлээд харилцагчийн мөнгийг 100% байршуулаа гэдэг нөгөө буцаад нэмэх 0 руу оруулсан ийм энийг давхар хийсэн байна. За дээр нь нөгөө би түрүү хэллээ шүү дээ брокеруудыг нэг 10 сая төгрөгийг урьдчилан байршуулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр журмаараа байршуулсан мөнгнөөсөө 3 дахин 3 өртсөнтэй хэмжээтэй захиалга шивж болно гэд заасан. Тэгэхээр нэг брокерийн бүс өдөртөө 30 сая төгрөгийг л арилжаа хийх. Тэднэрт ашигтай ш. Ашигтай биш. Тэр нь юу гэхээр жоохондоо биш. Харин би тань тайлбарлах гэдэг. Одоо та жишээл хөрөнгө оруулагч гэж үзье тийм ээ дотоодын. За жишээл Апу компани хувьцааг авъя. 100 сая төгрөгийн. Та сая ингээд яхаа дээр нэмэх нэг бол өөрчлөлөө сая 2 дугаар. Тэрнээс өмнө та альж брокерийн пүүс дээр очиод би 100 сая төгрөгийн хувьцаа авъя гэд та мөнгөө байршуулсан ч гэсэн таны мөнгийг авахгүй байсан.
За. Яагаад тэгэхээр төлбөр тооцоог нэг брокер хийж чадахгүй. 100 буюу таны 100 сая төгрөгийн хувьцааны арилжааг хийхэд тулд брокерд өөрсдөөсөө 30 сая төгрөг нөгөө тэр ТД-ийнх нь 3 буюу одоо төлбөр тооцооны банкнд тушаах тийм үүрэгтэй болсон. Харилцагч нь мөнгө нь байгаад байдаг. Гэтэл дээр нь брокерийн дансанд байгаа. Гэхдээ брокероос төлөх ёстой. Брокероос нэмж мөнгө шаарддаг. Ингээд нэг 130% гэж нэг асуудал гарсан байхгүй. Энэ нь болохоор бүр зах зээлээ боомлцсон. Ямар ч арилжаа их боломжгүй. Та нөгөө уг нь таны 100 сая төгрөгийг авах гээд брокер таны хойноос гүйцэл одоо хөөцөлдөх ёстой байтал брокер танаас зугтдаг болсон. Энэ 100 сая төгрөгийн бид нар захиалгыг авахгүй. Бид дийлэхгүй учраас гээд. Ингээд сүүлийн 3 жил бас нөгөө Т нэмэх 3 гэдгээ буруу Монгол хийцэн учраас бас зах зээл ингээ боомлогдсон байгаа. Тэгээ сая бас энийг брокеруудтайгаа ч ярьсан, санхүүгийн зохицуулах ороотоо ч ярьлаа. Сая энийг залрууллаа. Одоо яаж хийх вэ тэр зөв? Одоо бол тэр нөгөө харилцагч нь мөнгө өгсөн тохиолдолд брокероос мөнгө нэмж шаардлагаа болчихж байгаа. Юу зөвлөдөө зарчим нь. Брокерийн лансаар тэр тэргүй орох уу? Орохгүйгээр хийж болох. Тий. Тэгвэл брокер яаж ашиг авах юм? Брокер яг нөгөө тэр 100 саяас чинь хуваараа 1 юм 2 хуваа. Ер нь тэгж амьдэрж байгаа тий. Харин сая бол тэр сүүлийн 3 жилийн хугацаанд нөгөө Т нэмэх 3-ыг буруу хэрэгжүүлсэн учраас хүн мөнгөө байршуулчаад байтал дээр нь брокероос яг энэ үүний 30% тэнцэх мөнгийг нэмж гаргаа ингээд 130%-ийн барьцаа өргөнтэй болчихоор брокерийн данс руу дамжихгүйгээр шууд комиссийн тооцох тэр системийг та хийсэн юм байна. Тэр нь байгаа угаасаа MIT дээр. Окей. За энэ бүхний үр дүнд танай дээр асуудалгүйгээр худалдаа өгж авах. Гэхдээ би 100 саяыг апуу ч юм уу аль нэг компанийг авахын тулд та түрүү ярьж шít итгэлцэлээ гэж. Тэр Монголын хөрөнгөний бирждээ байгаа 200-аад компаниуд улирал болгон танай тайлангаа өгөх ёстой юу? Эсвэл жилийнхаа эцдэг өстой. Жилд 2 удаа. Жилд 2 удаа. Хагас жилд жилийн эцээр. Тэр нөгөө Америкт Q10 гэдэг байдаг шүү дээ, тайлан гаргадаг. Улирал дуусмагч хэд хоногийн дотор үлээ гаргаж өгөх ёстой. Манайх тэгэхээр улиралд биш хагас жилд юм байна. Хагас жилээр тий. Гаргаж одоо дээрүүд юм байсан. Одоо 3 жилийн өмнө та өөрөө санаж байгаа. Нөгөө гарах ёстой компаниудаас дөнгөж хэдхэн гаргацсан тэгээ яаж чадахгүй байсан. Одоо энэ байдал ямар байна? Байдал баг зэрэг сайжирсан гэхдээ хэвээрэл байна. За сая анх би нөгөө өнгөрсөн оны 6 сард ажиллаа аваад 7 сарын 20-нд одоо 2014 оны хагасчлан тайлан тушаадаг цаг болсон. Манай 240 компаниас 7 сарын 20 буюу хугацаанд хуулийн хугацаанд 30 компани санхүүгийн тайлангаа хариулж байгаа. Нөгөө 210 нь байхгүй. Зарим нь уцтай асуухаар манай захирал нөгөө сумын 90 жил рүү явцсан гэж байгаа. Бүх захирал явсан. Бүх захирал сумын 90 жил болсон. Тэгэхээр яг ХХК-гийн захиралч үд юм уу тэр бусад байгууллагын захирал явж болно. Офицер компани захирал явж болохгүй. За яасан тэгээ. Үгүй одоо хуулиараа хөрөнгийн биржд яах ч ирэх байхгүй. Ямар ч зэн зарлсан. Энэ 210 нөхдүүд одоо тайлангаа хугацаанд тушаага өгөх шүү гэдэг. Тэгээ хин тэднийхээ хариуцлага тооцох хэрэгтэй юм Монголд зохицуулахороо. Тооцсон уу? Одоо тэрийг сайн тооцоогүй л дээ. Тэгээ сая ингээд нөгөө бас ил тод байдал нөгөө зарлна гэдэг чинь бас тодорхой хэмжээний хяналт төвшөрөг болчихж байгаа. Харин сая жилийн эцсийн юугаар нөгөө 30 маань 60 болж 2 дахин өсөж байгаа. Тэгсэн ч гэсэн 180 компани өгөхгүй байна гэдэг чинь яаж хийдэг? Харин хүний мөнгийг авчаад тэр мөнгөөр юу хийснийг хэлэхгүй байгаа этгээдүүдэд хэн итгэж хөрөнгө оруулах юм? Маш зөв. Тэгээд за яг та сая баахан дэд бүтсэн янзалч баяр хүргэе. Одоо зүгээр ажиллаж байгаа юм байна. Одоо энэ итгэлийг яаж янзалах юм? Та миний ажил бишгээ суугаад байх юм уу? Эсвэл тэр санхүүгийн хорооноос нэг шаардах юм уу? Эсвэл эд өөрсдөө засах хэрэгтэй гэж суугаад байх юм уу? Та юу гэж бодож байна? Үүнийг одоо юу гэж харж байгаа нэхэр өөр өөрсдийнхөө хэмжээнд одоо хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд одоо хийх л ёстой. Аль нэг байдлаар. Тэгхгүйгээр итгэлцлийг төрүүлэхгүйгээр нөгөө компаниуд нь тайлангаа цаг хугацаанд өгдөг, ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ хийдэг. Ийм байгаад байх юм бол хинч одоо итгэхгүй нөгөө хөрөнгөний зах зээлийн хөгжил нь одоо 24 жил болчиход байна шүү дээ. Ингээ байх юм бол гэж тэгээд. Тэгэхээр дахиад 20 жил болох гэдэг. Тэгэхээр энэ ажлыг эхлүүлэх ёстой. Одоо итгэлцлийг нэмэгдүүлэх. Гэхдээ итгэлцлийг нэмэгдүүлэх гэдэг чинь одоо зүгээр л хууль журмаа биелүүлэх ёстой л болчиход байгаа. Жишээлбэл одоо жижиг хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг та юу гэж үзэж байна? Одоо харин хөрөнгөний бирж өөрийнхөө зүгээс одоо тэр нээлттэй ил тод байдал гэдгээрээ бас тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж байна. За жишээлбэл улсын их дэлгүүр тийм ээ. За би яг нэг компани жишээ аваа ярьчлаа л да. Улсын их дэлгүүр нөгөө тэр анхал 475 компани нэг нь байсан. Улсын одоо Улаанбаатарынхаа төв зэгт байрладаг. За гадаад дотоодын бүх зүйл чинь ордог, дотоодынх нь ч их ордог тийм ээ. Та бүхэн мэдж байгаа улсын их дэлгүүрийн одоо ер нь баг тийм хоосон булан тохоо байхгүй ш бүгдээрээ түрээстэй. Хамгийн ашигтай хөрөнгө байгаа тэр. Гэтэл
түүнийх нь 40 мянган хувьцаа эзэмшигчтэй. Жижиг хувьцаа эзэмшигч. Гэтэл нөгөө одоо юу гэдэг нэгдмэл сонирхолтой этгээдүүд буюу 5%-аас дээш эзэмшсэн 6 хүн байх шиг байна. Гэтэл улсын их дэлгүүрийнхаа тэр ашгийг нэг охин компаниар дамжуулаад сүүлийн 10 жил аваад явцсан. Нөгөө 40 мянган хүн одоо нэг гомдлохоос сайшгүй ингээл яваад байгаа байхгүй. Гэхдээ энэ дээр бол бас хөрөнгийн биржийн шууд оролцоо байхгүй. Ямар ч энэ юмыг нь илт тод болгосон бас Иглийн хэд хэдэн телевизээр орохдоо ярьцлага өгсөн. Байр сууриа илэрхийлсэн. Харин одоо миний ойлгож байгаа энэ дээр бас санхүүгийн зохицуулахаар бас нэлээд тийм зоригтой шалгалт ороод бас зөв чиг рүү явж байгаа гэсэн одоо мэдээлэл байна. Тэгэхээр ингээд нөгөө хүн болгоныг одоо ялангуяа энэ паблик гэдэг чинь нийтийн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр олон нийтийн хяналт байж иж нийтнээр барах уу? Монгол улсын биш 70 жил цуглуулсан хөрөнгийг хувааж өгч хэлчээ. Тэгээд хэдхэн хүмүүст нь өгчөө босд нь хохироо сууж ийн гэдэг бол одоо тэгэхээр таны одоо бид хоёрын ажлын юм биш. Та бол дид үз. Та одоо юу гэдгийг төв вокзал. Одоо энийг зохицуулж байгаа тэр санхүүгийн хорооч энэ ажлыг хийх ёстой шүү. Хийх ёстой. Харин тэгэхээр одоо юу гэдэг институт болгон маань өөрөө нээлттэй хилэлтод болчвол олон нийтийн хараа хяналт үүсээд түүнээсээ болоод төрийн байгууллагууд нь зөв ажиллаж эхлэх байхгүй юу. Тэгэхээр би энийг бас санхүүгийн зохицуулах хорон дээр бас тодорхой хэмжээнд өөрчлөлт гарсан гэж харж байгаа. Улсын их төлбөр бол угаасаа 24 жил лист байсан нэг ч удаа арга хэмжээ авах байгаагүй. Харин энэ жилийн хувьд бас нэг тийм хорооноос шалгалт ороод үнэхээр бас жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн байна уу? Энд дээр бас дүгнэлт ганц ч улсын их төлбөр биш шүү дээ. Харин биш. Тэгвэл нөгөө нэг үхрийн одоо ивэр дөрвөл гэдэг шиг нэг зөв жишээ гарчвал түүнээсээ улбаалаад бусад одоо системээ засагдана гэсэн. Тэгээ за асуудлыг том учраас танаас хамаарах хувьцаатай холбоотой аливаа нэгэн гүйлгээг та бүхэн бол хийх явуулах боломжтой болчиж хувьцаат компаниуд тайлангаа цагт нь өгөхгүй бол та хариуцдаггүй санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг юм биш. Учир нь гол ажил санхүүгийн зохицуулах хороо. Одоо ер нь ингээд Америкт тийм ээ SEC гэдэг байдаг. Одоо жишээл Британд FSA гэдэг одоо манайхаар бол зохицуулах хороонууд нь бараг тийм цагдаагийн маягийн байгууллага болсон байдаг. Ерөөс хараа хяналт маш сайтай. Нэг жоохон алдаа гарах юм бол бөөн торгуул байдаг. За тэр нөгөө 240 компаниас 30 компани гэдэг нөгөө 210 тайлангаа өгөхгүй шүү дээ. Тэр бол ерөөсөө Америкт гэмт хэрэг болсон. Сүүлд нөгөө 2002 онд гарсан хуулиараа цаа нуунчдаг шүү дээ. Одоо ч наад ч байх газаргүй болчихоо шүү дээ. Хамгийн доод түвшинд ингэ яваад. Тэгэхээр ерөөсөө энэ нөгөө бид бас нэг асуудлаа ингээд Лондонгийн хөрөнгийн бирж MIT програм гэж ярихаас илүүтэйгээр нөгөө зах зээлийнхаа ихтгэлцэл буюу нөгөө компаниудаа нээлттэй ил тодуулах, хариуцлагатай болгох. Санхүүгийн зохицуулах хороонд бас үнэхээр зохицуулагч байгуулах шиг үнэхээр буруу зүрх үйлдэлийг нь илрүүлээд одоо хяналтаа тавиад за бүр болохгүйд нь арга хэмжээ авдаг. Ийм байх юм бол зах зээл зөв. Та энэ тухай албасаар шаардсан уу? Бичиг өгсөн үү? Яг энэ талаар бол яг санхүүгийн зохицуулах хороонд бол бүр тийм биржийн зүгээс би өгөх юм. Хин өгөх юм. Хувьцаа эзэмшиж өгч чадахгүй шүү. Та энэ байдлыг хувьцаа эзэмшиж өгч байгаа. Ер нь бол Монгол улсын хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагаас болоод ганцхан мөнгөний зах зээл ганцаараа монополь эрхлээ ажиллаад Монгол улсын 14 банк хамгийн өндөр хүүдээ сууж шин. Тэгэд энэний чинь цаана бид нар хүн болгоны манай хөгжлийн гол асуудал шин. Компаниуд мөнгөөр зээл авахаас гадна баланс дээрээ тийм урт цаана зэрэг одоо хувьцаагаа гаргаад зээл авъя гэхдээ зэрэг бүх хүмүүс ингээ хуураад тайлангаа гаргахгүй болоод байгаа газраас яаж мөнгө босгох юм бэ? Тийм учраас миний бодлоор бол хувь хүний үүрэг хэрэгтэй юм шиг байна тийм. Хэрэгтэй хүн болгоны. За одоо хоёул засгийн газрын өөрийн тухай ярив. Яг эзнээс та засгийн газар бондо зардаг болгохын тулд тэр нийлээд анхаарал өгсөн гэж надад ярьлаа сая. Засгийн газрын бонд гэдэг чинь одоо ерөнхийдөө ер нь бол жишээлбэл Америкийн нэгдсэн улсад засгийн газрын T30 30 одоо юу гэдэг 30 жилийн хүртэл бонд гаргаж байгаа буюу эрсдэл нь эрсдлийг за яг тэр хувийг тэдний засгийн газрын бондын 30 жилийн бондын хүү бага эрсдэлгүй гэж үзээд 0-оор авчирд нөгөө коэффициентээ тооцдог шүү дээ. Манайх хэд вэ? Гэхдээ энэ дээр би засгийн газрын үндэсээс хэд хэдэн асуудлыг ил болгож байгаа. За нэгдүгээр манай эдийн засгт санхүүгийн гажуудлыг одоо ингээд харагддаг болгож байгаа. За тэрний нэгдүгээрт юу вэ гэхээр жишээл эдийн засгт тийм ээ макро эдийн засгт нөгөө эрэл нийлүүлэлтийн онол гэдэг байгаа тийм ээ. За жишээл санхүүд cost risk буюу одоо зардал эрсдлийн бас одоо нөгөө зарчим байгаа. Эрсдэл нь өндөр болвол зардал нь өндөр болдог тийм ээ. Тэгэхээр одоо хүүн өсдөг.
За эрсдэл нь буурвал хүүн буурдаг. Тий. За тэгэхээр засгийн газрын үнд цаас буюу хөрөнгөний зах зээлийн суур бүтээгдэхүүн маань яг энэ зарчмаар хүүн тогтдог. Засгийн газрынх нь аль одоо эрсдэлтэй одоо нэгжийнх нь санхүүжилт босгох зардал нь өндөр байдаг, аль эрсдэл багтаагийнх нь бага байдаг тийм ээ. Гэтэл Монголыг аваад үзэхээр гажуудлах харчаад байгаа. Тэрний үгээр та одоо банкнд 3 сарын хадгаламж нээхэд банкнаа хэдэн үеийн хүү 12 дунджаар. За нөгөө талд нь өнөөдөр засгийн газрын үнд цаас 16% төлж байна 3 сарын. Энэ юу хэлж ийм гэхээр нөгөө банкнасаа илүү их эрсдэлтэй төр гэж ойлгоход байгаа байхгүй юу? Тийм бөгөөд буюу энэ 4% гажуудлах харч дор хаяж 4%. Банк нь 12 гэж явахад засгийн газар нь бүр 9 байх хэрэгтэй байхгүй юу? Харин тэр 9 байх ёстой юмыг 16 болсон байна гэдэг чинь 80% гажууд банкуд өөрсдөө тогтоож байгаа. Тэгэхээр хөрөнгөний бирж энэ үйл явдлыг ил тод болгосон. За ингээд нэг 4-5хан арилжааны банк төв банкн дээр очиод үнэ өөрсдөө одоо хилж тогтоогоод засгийн газрын үнд цаасыг авдаг байсныг нь одоо их авж байгаа л одоо хөрөнгөний бирж бас нэг дундаас нэг орж тэр үеийг нь олон нийтэд ил тод болгож өгч байгаа. Нэг нь банкудаас гадна одоо хувь хүн авч болно тий. Сая бас иргэд аж ахуй нэгж. Тий. Энэ бол нэг талаасаа үнэхээр нэгс асуудал тий. Саяны асуудал үнэхээр үнэ. Тий. Тий зөвхөн нэг хэдхэн банкуд авч зохицуулж ирсний хувь хүмүүс авч болохоор. За энэ бол энэ бол нээлттэй байхад тэрийг анзаарсан. За дараад нь яагаад одоо би л нэг сүүлийн хэдэн сар л яриад байгаа юм л хөрөнгөний биржээр бондоо арилжаачаа гэд арилжаалаачаа гэд. За тэрний үеийнх нь итгэлцлийн асуудал. Бид нар бас зарим зүйлийг нөгөө их тийм давж харчдаг юм шиг байна. Хөрөнгөний биржээр ямар шаардлага байгаа. Монгол банкнаар сайн зарагдаж байна. Гол авдаг нь арилжааны банк шүү дээ гэд. Гэтэл засгийн газар бонд гаргаж ийна гэдэг үйл процессоо сайн одоо жишээл локкер авч үзэх юм бол засгийн газар маань хөрөнгө босгож байгаа байхгүй юу? Санхүүжилт босгож байна. Гэтэл хөрөнгөний биржтэй байж түүндээ итгэхгүй байгаа л гэсэн үг байхгүй юу? Хөрөнгөний биржээр арилжахгүй бондоо төв банкн дээр арилж байна гэдэг чинь засгийн газар нь өөрөө одоо хөрөнгөний биржтэй итгэхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр одоо тэр бондыг оруулж ирнэ гэдэг чинь эхлээ төрийгээ итгүүлж байгаа. Сая таны яг санаан дээр нэг чухал юм байна. Засгийн газарт хөрөнгөний бирж дээр 16% хүүтэйгээ зарах уу? Арилжааны банкуудтай нийлээд хідэн мэдэгдэхгүй хүүгээр зарагдаад явах уу гэдэг ийм ахаад ил тод байдлын асуудал гарч. Ил тод байдлын асуудал гарч иж байгаа. Бусад оронд яа тий? Бусад оронд яг хоёр анзаар зохион байгуулж байгаа. Яг төв банкн дээр зохион байгуулдаг. Тэр нь гэхдээ маш нөгөө одоо жишээл Америк гэдэг гэж байгаа. Маш нөгөө өрсөлдөөнтэй угаасаа баг хөрөнгөний биржгээ болцсон. Одоо сүүлийн нэг 50-аас 100 жилийн хугацаанд төв банкн дээр зараа явуулсан. Тэр нь маш өрсөлдөөн ихтэй. Үн одоо яг зах зээлийнхаа жамаар тогтдог. Гэтэл Монголын нөхцөл авч үзэхээр тэр нь нэг 4-5 банк. За 4-5 банк дотроо нэг томоохон 3, за нэг 2 гэдэг нэг 5 банк байгаа. Өрсөлдөөн байхгүй. Тийм учраас банкны ажил. Тийм учраас нөгөө зах зээлийн одоо бус зарчмаар тогтох эрсдэлтэй болчих. Гажуудл үүсгэх эрсдэл. Ер нь ойролцоогоор хэлээр авж байгаа хэрвээ засгийн газар банкудаараа дамжаад авна гэвэл өнөөдөр. Гэхдээ харин одоо нөгөө 3 сартынх нь 15 байхгүй. Одоо 15-аас 16%. Танай дээр. Манайдаар ч яг адилхан. Яг тэр адилханаар зарж байгаа. За тэр чинь одоо нэг нь харин ил тод. Одоо нөгөө бас бидний хөрөнгөний бирж олзуурхаад байгаа нэг зүйл нь засгийн газрын үнд цаас анх удаа одоо зах зээлийн зарчмаар зарагдсан гэж үзэж байгаа. Тэрний үгээр 50-аас дээш этгээдэд анх удаа зарагдсан. Хуучин ерөөсөө яг түүхэндээ нэг засгийн газар үнд цаас гаргадаг 3-4 банк хуваагаа авчдаг. За нэг ганц 2 хүн сонирхож ордог. Ийм байсан бол энэ жил 250 хүн орлоо. Зөвхөн сүүлийн 5 сарын хугацаанд. Энэ тоо бол гэхдээ одоо яг банкуд маань бас удаан барьж чадахгүй л энэ тоо бол одоо улам нэмэгдээд явна. За тэр бол дараагийн асуудал. Эхний асуудал энэ зарагдсан мөнгнүүд тэгээ бондууд энэ танай market capitalization орохгүй тийм. Тэр тусдаа тоо шүү дээ. Арилжааны тоо гэдэг дээр нэмэгдээ явчихлаа. Тийм учраас өнөөдөр тэр олон 1.8 өдрийн дундаж арилжаа 1.8 одоо тэр төгрөг болно гэдэг чинь энэ болцсон. Тэгэхдээ энэ бол нөгөө засгийн газрын бонд учраас танай банкар дамжиж тэр хоёрын хооронд тэгдэж байгаа голд учраас танай нөгөө аль нэг компани хувьцаа биш учраас гарч ирэхгүй гэж ярьж байна тийм. Тэгэхээр бондын арилжаа маркет зах зээлийн хэмжээнд нөлөөлөхгүй гэж тааж байна уу? Тий. Үгүй байх. Энэ бол гэхдээ суурь нь хэрвээ гол нь засгийн газрын үнд цаасаар одоо хөрөнгөний биржид оруулж ирэх гээд байгаа би түрүүний хэлдэг нэгдүгээр засгийн газар нь өөрөө хөрөнгөний биржид итгэж байна гэдэг итгэлцлийг эхлээ олох гээд байгаа. Тэгэхгүй одоо засгийн газар харин тий. Засгийн газар нь хуучин төв банкаар арилжаад байдаг. Энд нь санхүүжилтээ босгоод байдаг. Одоо зарахгүй тий төв банкуд. Одоо бас зарж байгаа. Нөгөө банкуд нь тэрийг зогсоолохгүй байгаа байхгүй юу? Тэр ямар үйл явдал болсон бэ гэхээр за үнэхээр ингээд бондын хөрөнгөний биржээр орж ирэх ёстой байна гэдэг. Нөгөө банкуудын банкуд маань одоо бүх талаар л
төрлийн бүхэл дэмжлэгийг авч байгаа юм л да. За тэрний юу гэхээр нөгөө банкныхаа тусгай зөвшөөрлөд байгаа тийм ээ. За дээр нь нөгөө хөрөнгийн зах зээлийн гол одоо лиценз би түрүүн танд хэлсэн нөгөө брокер дийлгэн нөгөө брокерийн эрхийг нэмээд авчиж байгаа. Банкныхаа тусгай зөвшөөрлөдөр нэмээд тэгээд банкн дээр брокер хийгээдсэн бохгүй юу? За тэрийг нь сая өнгөрсөн 12 дугаар сард санхүүгийн зохицуулахороо хөрөнгийн зах зээлээ дэмжихийн тулд тэр 11 банкнд олгогдсон байсан брокер эрхийг цуцалж байгаа. Тэгээд уг нь ингээд бүх одоо бондын арилжаа төв банкн дээр одоо явах нөхцөл үүссэн чинь нөгөө 11 банкнд гомдол гаргаад сангийн яам дээр санхүүгийн зохицуулах ороон дээр төв банкн дээрээ асуудал яриад тэрийг нэг сард буцаагаас сэргийлэгчиж байгаа. Одоо банкуд нь буцаагаад брокер эрхийг авцсан нөгөө төв банкн дээрээ арилжаа нь одоо ингээд ноцтой юм ярьж байна. Банкуд мөнгөний зах зээлийн институтсууд мөртлөө одоо болохоор хөрөнгийн зах зээлийн эрхийг авцсан тий. Энэ маягаар өөрийнхөө монопол байдлыг хадгалахыг оролдож байгаа ийм зах зээлийн шудраг өрсөлдөөнийг хаагдуулсан. Монгол улсын хувьцаа эзэмшигчдийн, хөрөнгө оруулагчдын эрхийг богдуулсан юм алхам хийж. Яг нөгөө хөрөнгийн зах зээл хөгжих боломжийг хаачиж байгаа. Гэхдээ тэг яагаад буцаагаад тэрэнд өгчөж байгаа юм бол? Одоо харин санхүүгийн зохицуулах орон тийм шийдвэр. За хоёр дахь асуудал. Санхүүгийн зах зээлийн даргатай ярмаар энэ тухай. За тэгээд дараа нөгөө талаас үзье. Хоёул макро эдийн засгийн талаас харъя л да. Монгол улсын засгийн газар гадагшаага буюу доллараар бонд гаргана нөө Шингис бонд энэ төргийг авж байгаа хөгжлийн банкны мөнгийг гаргаж байгаа. Энэ бүхэн бол нөгөө sovereign risk буюу одоо манай энэ Монгол улсын өргөж олон улсад бичигддэг. Дотоодынхон яг танайхаас дамжуулаад ингээд дотоод төгрөгөөрөө үүсгэж байгаа мөнгийг засгийн газрын өр гэж хэлдэг. Энэ хэд болсон бол энэ тал нь энэ тухай яагаад таваарахгүй байна? За тэр тоо бол сангийн яам дээр л байгаа шүү дээ. Тий. Бид бол тэр өрнийх нь нэгэхийн хэсэг буюу дотоодын үнцаас нэг тий. Тэгэхээр яг зүгээр ахаад макро эдийн засгийн талаас энэ засгийн газар тотноосооч мөнгө аваад гадаадаасаач мөнгө аваад тэг ямар нэг аргаар ямар ч хүнээр хамаагүй мөнгө олоод ялангуяа мурт богино хугацаар энэ төлбөрийнх нь засгийн газрын өөрийнх нь төлбөрийн чадвар дээр нийлүүлэх гэдэг шүү. Энэ зөвхөн засгийн газрын хүмүүс тэгж хардیں۔ Одоо хүн өндөр байна гэд 16% тийм ээ. За нэг талаар бол энэ мэдээ засгийн газар төлбөрийн одоо дарамт болох нь ойлгомжтой. Гэхдээ нөгөө талд банкудад зүгээр сайхан бэлэн олохгүй. Нөгөө 16% одоо банкуд маань сүүл зээл гаргахаа боллоо шүү дээ. Зүгээр засгийн газрын үнцээс аваад суудаг болсон. Тэр л асуудал. За тэгэхээр тэр асуудал биш. Гол асуудал нөгөө засгийн газрын үнцээс чинь тухайн одоо улсынхаа одоо хөрөнгийн зах зээлийн суурь бүтээгдэхүүн бенчмарк гэж авч үзэж байгаа. Буюу энэ одоо эдийн засгийн хамгийн бага санхүүжилт босгох одоо хүү тийм ээ. Тэгээ засгийн газар нь жишээлбэл нэг 16-аар босгож ивэл одоо бас шинэ өөрийн удирдлагын тухай хуулиар нөгөө аймаг орон нутаг нийслэл бонд гаргах хэрэгтэй болсон. За ингээд жишээлбэл орон нутаг бонд гаргах юм бол тэр засгаасаа илүү хэрэгсэлтэй учраас тодорхой хэмжээний одоо премиум нэмэн тийм ээ. За нэг 16 18 ч болд юм. За дараад нэг аж ахуй нэгжүүд бас орон нутгаасаа илүү их эрсдэлтэй учраас ингээд нэг 2-2 нэмээд яваад хад аж ахуй нэгжүүдийн нөгөө санхүүжилт босгох юуг л өсгөж байгаа байхгүй юу? Тийм. Зөвхөн засгийн газрын юу биш. Тийм учраас аль ч засгийн одоо улсын засгийн газар нөгөө тэр засгийн газрынхаа үнцаасны хүүг аль болохоор доош нь болгохыг зорддог. Аль болохоор өрсөлдөөнийг нэмэгдүүлээд аль болохоор тэр дэд зүтсийг сайжруулад энэ засгийн газрынхаа үнцаасны хүүг доош нь бууруулах хамгийн яг нэг зорилго нь жишээлбэл төсөөс гарах хүүгийн зардал багсан тийм ээ. Энэ бол хамгийн чухал зорилт нь биш. Тэр гол зорилт нь юу гэхээр үүн дээрээ үндэслээд одоо аж ахуй нэгжүүдийнхаа санхүүжилт босгох зардлыг бууруулж өгч байгаа. Гэтэл Монголд болохоор нөгөө засгийн газрын үнцаас маань ерөөсөө хяналтгүй ингээл дээшээ 80% өссөн. 4 сарын хугацаанд 80% өссөн байна. Хин ч үгүй л. Сүүлчийн асуудал. Монгол улсын хөрөнгийн биржийг жишээлбэл аймагуд бондоо зарах юм бол танайхаар дамжин тийм ээ. Тэг ёстой юу? Эсвэл аймагуд тэгнэ. За энэ тохиолдолд зүгээр хөрөнгийн бирж бол уг нь зүгээр л нэг тийм институт буюу техникийн ажил хийдэг газар шүү. Хувийн байж болох уу? Болно. Ер нь тийм угаасаа хувийнхч явахтай нийтийн компани. Бүх улсын тийм хувьцаагаар хөрөнгийн биржүүд хувьцаат компани байдаг. За ангар дарга та хөрөнгийн биржийн тухай манай сонсогчдод үзэгчдод нэлээд дэлгэрэнгүй ярьж өглөө. Энэ цаг үед ялангуяа ер нь бол танай ажил манай хөрөнгийн зах зээл дээр хамгийн том үүрэг гүйцэтгэж байгаа техникийн хувьд ч гэсэн учраас тэгээ одоо энэ урсгал явагдаж байгаа талархаж байна. Та манай нэвтрүүлэгт нэг оролцож ийм наривчилсан ийм мэдээлэл өгсөнд их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.